Олон нийтийн сүлжээгээр нэг харамсалтай мэдээ түгөөд байна. Алтан эмээлээс Манжуур руу таксигаар явж байсан 5 монгол иргэн автобуслоор өөд болсон байна гэжээ. Дээрх мэдээг батлах гэж ийш тийш уцтаж лавлсан боловч одоогоор батлагдсангүй. Гэвч энэ мэдээний үнэн худлан чухал биш. Ийм нөхцөл байдал үүсэх 100% баталгаатай гэдгийг л бээр мэдэрсэн хүний хувьд монголчуудаа сэрэмжлүүлэх гэсэн юм. Гай зовлон үхэл хагцал гэдэг зарлалын самбар шиг нүдэнд харагдаж байдаггүй. Тэр тусмаа тийшээ явж манай монголчууд 5-10 юан хэмнэхийн тулд юу руу ч хамаагүй өсөрж ороо сууждаг гэмтэй. Анх удаа явж иргэд мэдээл багтай байдаг болохоор өвөр монгол халдварчдын өгөнд ороод нислэг таксинд нь ороод сууждаг ба нэгэнт таксинд нь суугаад алтан эмээлээд гарсан хойноо болио бууя буцъя гэлтээнэш дотроо залбираад явах усур аргагүй болно. Алтан эмээлээс Манжуур хоорондын 120 км замыг 40-50 минут за үсрээд цагийн дотор туулдаг таксиг нислэг такси ихгүй өөр юу гэх вэ? Хоёр машин чүвэ багтах нарийн замаар тойл хамах шахан зөрөн өнгөрөх 50 100 120 тонны аврагтай мачааны машинуудын өдөөс гэрлээ шилжүүлэхгүй 120-аас 140 км цагийн хурдтайгаар давхих харь жолоочийн машин суусан монголчууд хамаг үеийн хураан бурхан тэнгэртэй залбирсаар явж Манжуурын бараа арамгцаа аашгүй сайхан хурдан яваад ирчихлээ хэмээн баясах мөртөө 50 яна жолооч төлөөд бүхнийг мартан бууж оддог юм. Энэ бол шүхэргүй мөртлөө онгоцноос үсрэхтэй адил эрсдэлтэй амнасаа зөлсөн хамгийн буруу үйлдэл юм. Ер нь бол хавирга ар хашаатын бомтор Манжуур зорж буй иргэдэг 17 цагаас өмнө алтан эмээд амжин очиж улсын баталгаатай автобусанд 36 яна төлөөд эрүүлэн хэсэмэн зорсон газартаа хүрэхийг зөвлөж байна. 17 цагаас хойш бол таны амнаас нислэг таксичдын гарт шилжихгүйгээд дээр хэлснээр нэг удаадаа аюулгүй очиж болно. Гэвч аз гэдэг сохор шүү дээ. Алтан эмээлд оройтож очсон л эргэлзэх юм уу хэдийн он зарлагдаж буудал тоноод өглөө нь автобусаар яв. Өөр сонголт үгүй. Таны амнаас 200 янаас хямдхан байна гэж юу вэ? Хоол идээд буудал тоноод өглөө нь явхад ихтэл 200 ян төлнө шүү дээ. Монгол мөнгөөр бол 70 гаруй мянган төгрөг. Өөрчмгүүдээ 70 мянга дээр таталцснаас болж хүүхэдтийн өнчөрч ханчин бэлэвсэрч мэдэх маш том аюул Манжуур алтан эмээлийн зам дээр тосож байдаг юм монголчуудаа.